болоо ингээ 18 дахь подкастын дугаараа хийж яхад нь дуулж сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд мөн энэ олон дугаар явж байхад тасалдгүй сонссны мөн цагаараа гаргаж бүхэнд саналаа, тийм саундтректэй шүмжээ, ингүүл зүгээрээ ийм гоё байна гэх мэт зүйлүүд хэлгээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр энэ номны юу гэдэг нь тийм хоёр төрлийн сэтгэлгээ суух юм байл та. Тогтмол сэтгэлгээ үйлдэж чинь яг юу хийгээд энэ жилийн гараад ирэх юм дээр хэлсэн байна. Ерөнхийдөө open G болохоор одоо болохоор одоо fixed mindset гэдэг удаачлахын хэнийг анхаас онцлог тодорхойлох тийм. Now touch your nose. Амжилттай болчихсон юу? Да. Чи доор ангих ном гэж байна. Хичээл доор цаа. Да. Бачаа юу гэж байгаа вэ? Хамттай шараад Өглөө 6:20-д гараад одоо л нэг ажлын бараа харах гал явж байна да. Ирэл явж байна да. Одоо яг жоох явчихгоо л. За ямар ч тач ажлынхаа цагаас өмнө ажил дээр ирлээ. Цагдаа жоох явуулахгүй байснаа бусдаар бол төвчрэл байсан л да. Гэхдээ яг уул нь гайгүй хөрөд ирэхсэн. Одоо ямар ч тач цагтаа л ирлээ. Жоох алгана цуцаа мөн. За хувцас олчлоо. Одоо яг хувцас солиод тэгээд эмээсээ орж юмнууд авлаа. Өглөөний мэнд байгаа. Биг сав. За. За, итгэдэг. Шалсан маа юу? Шалсан. Амьдралдаа шалахгүй үзэн гэж байхгүй байгаа шүү. За, ойлголоо. Бүхний чинь ангууд тоо. Юу асаа? Арай юу? За, жорын. Юм ахгүй. За ийш даруй хэсэг юунуудаа зурч хаах юм уу те? Тэгээд Энд хитэн номер гэсэн үг ээ. 45 туслан хэдий. туслан 3 11 гэжтэй. Энэ гатантлын энүүгээрээ явж байгаа гэсэн үг шүү. За. Одоо та хэд информацийг гооцыг хийх Тийм ээ. Маратха. На. За хоёр дуудлага аваад гарлаа. Станцад харуулж байна. За бид нар доотлогондоо гарлаа. За бид хоёр дараагийнхаа дуудлаган дээр ирлээ. За ашгүй мартаж лифт нь ажиллаж байна. Нэг лифт нь бол ажиллахгүй байна. Юм байр байна. Таны хаалтан харуулбал байхгүй. Энэ байрын орцсон ямар амар хүүт юм бэ? Энэ зогсчод тахад л бүр амар хүүтэн биш үү? Хэвлээ хөдөлгөөн хүүхдийн үзлээ. Ер нь том хүүхдийн хэвлээ хөдөлгөөд маш их болсон байгаа. Хэвлээ хөндөд дотор маш олон хэрэгтэй байдаг. Тус бүртний ялгаа цалгад үүсгэх бас баг зэрэг хүндрэлтэй. Бид
Бид нар бол ингээд ямар нэгэн байдлаар багш төхөөрөмж ашигладаг. Өөрсдөө гараа болон амин үзэлтээр тохируулж үздэг болохоор баг зэрэг хүндрэлтэй. Туслаа. Хордог болоо. Энэ хаалт онгод үгүй төрхний цалин бичлэг авч явж байна. Энэ хүний зовөр нь ер нь зүрхний зовөр байгаа учраас энэ ч ороод төрхний цалин бичлэг хийгээд үзье. Ер нь бол хамгийн аюултай юм нэг юм бол зүрхний шигдээс одоо байх тохиолдлууд маш их байдаг. Тийм учраас одоо ялгаж онцлохын тулд төрхний цалин бичлэг манайх хийгээд явдаг байгаа. За саяны айлд ороод гараад ирсэн. Хавартайш нэлээ жоохон зовиртэйсэн ч гэсэндээ төрхний цахилгаан бичлэг хийхэд бол ямар нэгэн онцыг өөрчлөлтгүй байна. Тэгэхээр гэрээр өвчин завуурыг намдаж өглөө. Харин даралт нь бүр нэлээ хэссэн байсан. Тэг болж л шүү дээ. Зурсан юм. Саяны айлд ороод би явтал төрхний цахилгаан бичлэгийг хийлээ. Ямар нэгэн онцыг өөрчлөх байна. Тэг гэрээр зөвлөгөөг нь өгчөөд гараад ирлээ. Гараад исэн чи бид хоёрын хоолнд ор гинэ. Бид хоёр одоо хоолнд орох чинь. Үлсэлсэн юм аа би өглөөнөөс хойш. Одоо хоолнд орох чинь одоо 11:30 болж байна. Хоолнд орлоо бид хоёр. За хоол ямар ч тач гялс идчихэд ер нь бол хоол юмс хурдан идэх нь чухал. Дараагийн дуудлаганд хурдан явах учраас за гялс хоол идчихэд гялс дуудлага аваад гарна да. Өнөөдөр нэрээ зам ямар сайхан байна. Юм сайн ирлээ. Тэр одоо хоол идчихэд дуудлага аваад гарлаа. Жирэмсэнгийн дуудлага байна. За саяны жирэмсэнгээ үдчихэд явж байна. Хэцэнгүү биеийн байдал нь доктортай. Тэгээд жоохон ядарсан жирэмсэнгүүд байна. Бид хоёр хаан бол руу 2 дуудлага авчид явж байна. Сая нэг дуудлага ирсэн чинь уурлаад гаран татсан гинэ. Тэгээ одоо тэр дуудлагаар явж байна. Хүмүүсийн дундах нэг буруу ойлголт гэдэг. Тэр нь юу гэхээр тариа тариулаад бүх зүйл зүгээр болчихно гэж боддог. За жишээлх юм бол нойр өрөхгүй байна. Хүнтэй маргалдаад хэрэлтэй муудалсны дараа тайвшруулах тариа хийж өгч гэсэн хүсэл тавьдаг. Ийм тариагаар энэ бүх зүйлийг зогсооно гэж бодохын оронд сэтгэл санаагаа тайван байлгаад аль болох одоо дараагийн дуудлаганд руугаа орохч байна. За саяны дуудлага үдчихэд гараад ирсэн. Дахиад нэг дуудлага хийсэн байна. Цэний хүн даралт ихсэд гэдэг дуудлага өгсөн байхгүй юу. Тэгээд даралтын үдсэн чинь бол хэвэн байна. Тэгээд амар гайхаад ямар сони миний даралтын аппаратаар ингэсэн гээд зарим нэг давтаа даралтын аппаратууд ингээд амар зөрөт үздэг байхгүй юу. Тэгээд хараас нөгөө хүн харьцангуй зовир багтай асуугаад чинь зовир нь хэлэхгүй одоо зовиргүй байгаа. Тэгсэн хэрнээ нөгөө даралтын аппаратаар үзэхээр өндөр гараад идэг. Тэгэхээр даралт нь ихсэн гэж бодоод идэг. За энэ хаалганы гадаа хүн гарчхыг хүлээж байна. Чигтэйс багтай тэгээд гадаа нэлээд жохотоо хүлээсэн чинь хар бүр нэг хөдөлгөөн болсон. Тэгээд хүүхэд үзэхээс болохоор амар хөө хурдан хурдан хөдөлгөөн байгаа зүс амар хурдан гараад. Дууссан. Энэ машин бүр алт юм байна. Дөрөвний машиныг таглаад яваад өгсөн байдаг вэ шүү дээ. Тийм ээ.
дуудлагаасаа гараад ороод ирсэн чинь нард машин таглаад тавьчихсан ч. За энэ машин бүр арайчдээ таг алга бол. Уцаар нь залгсан тий. За бид тэр 0 арах гэж байна. Одоо ийш байгаа дэлгөөр орж зэв мужээс бас 0 орноо. 0 арах бол ингээд ер нь биологи асуудал болгоор ингээ хойшлуулж болохгүй, дараа нь олё гэж болохгүй. Тэгэл за эхлээд ямар тааш 0 орох нь чухал асуудал байна. Гэхдээ яг ингээд бүр амар яалтад бодлого ороод ирэх юм бол бүр юу 0 орох штэ. 0 орохоо хойшлууллаа штэ. За энэ сив орно. Би анхны орсон дэлгүүрээрээ шууд 0 орч чадлаа. Ямар их амжилт вэ? 0 байдаг юм байна. Өнөөдөр миний очсон 2 дуудлын дээр намайг очсон чинь тариа гэдэг өгөөч гэж хэлсэн заяа. Тэгээ би үгүй би ишлээд өөрөө хүнээ үзнэ. Тэгээ дараа нь би юу гэхээ шийднэ хэлсэн аахгүй юу? Ер нь бол ингээд ямар нэгэн байдлаар төргөн дуудчихад дуудлагыг совлогч ч юм уу дуудаагүй. Тэгээ ингээд тухайн хүн ингээд дуртай тариагаа хийх гээд төргөн дуудаагүй. Би өөрөө хүнээ үзээд би өөрөө би даад шийдвэрээ гаргаад за энэ хүн үнэхээр тийм хэрэгтэй нөгөөд нь би шийдэх хэрэгтэй. Тэрнээс ингээд зүгээр байгаа хүнд те ямар нэгэн байдлаар хүнтэй муудалцчаад нойр нь хөрөхгүй байгаа хүнд би тариа тарих гэж одоо би дуудгаар яваагүй заяа. Тэгээд ингээд очиж нэг айлд ороход анилгын тэмдрэл хийгээд өгч хайрл гэснээр цаанаас нь хүүхд нуцаар ярьснаа анилгын тэмдрэл хийчих гэж байгаа шээ. Тэгээд энэ нь бол миний шийдвэр байхгүй юу? Ингээд би тэр хүнд юу хийгээ би өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй юу? Яа, хоёрдугаар манайх бол ингээд явуулын юм сан биш шүү дээ. Биднээс бидэрт ингээд төвшин амдах тариа одоо бусад бүх төрлийн тарианууд өгдөг. Манай